13, 14, 15, 22 дугаар хороонууд дээр тодорхой шаардлага хангасан өрхөө дулаалцсан айлууд хүсэлтээ гаргаад газан зуух тавилъя гэдээ яг ийм газан зуух тавилж болно. Одоо бид эрчимжүүлж байгаа. Яг энэ бүс нутгууд дээр 3000 гаруй зуухыг үнгүй нийслэлээс тавьж өгж байгаа. Дээрээс нь сургалт хийж байгаа. Энийг Монгол инженер зохион бүтээсэн. Патенттай. Энэ 5 дахь загвар нь явж байгаа хөгжүүлээд. Баллонтой газ хийгээд дундаа хоол хийж болно. Энэ цэвэрхэн үзэмжтэй 13 төрлийн хамгаалалт байгаа. Зөвхөн энэ зуухан дээр ихэд газ дээгүүрээ алдагдах, доогоороо алдагдах, дээрээс нь газ нь гарахгүй унтарсан байх, угаагдах гэдэг электрон хамгаалалт 13 төрлийн хамгаалттай. Энэ бол олон улсын NFP гэдэг олон улсын стандартыг хангасан зуух. Мэдээд газ бол маш осолтой дэд үтц. Ийм учраас сургалтанд хамрагдаад зөв ажиллуулах хэрэгтэй. 350-аад айл тавиад явж байгаа. Тэгвэл газаа хаанаас авах юм бэ гэдэг асуулт үүсэж байгаа. Энэ бол хятадын нөгөө High Hisense гэдэг хоёр үйлдвэрлэгдээд ирсэн хамгаалалтаа. Дотроо ийм газын баллонтой нэг баллон дотор 18 литр орж байгаа. Баллон өөрөө савтаагаар нийлэхээр нэг 23 кг орчим жинтэй. Яг нь эмэгтэй хүмүүс өгчүүдэд бол хүн. Тэгэхдээ 23 кг гэдэг чинь ерөнхийдөө бол бас боломжтой гэсэн. 23 кг-тай юм баллоноор түгээх цэгүүдийг байршуулж байгаа. Нүүрсний цэгүүд чиг. Одоо Улаанбаатар хотын хэмжээнд яг энэ Чингэлтэй дүүрэг дээр 5-ыг байршуулсан байгаа. Өнөөдрийн байдлаар 33 болгох юм. Чингэлтэй Баянгол дээр нийт 33 цэг дээр энэ жил 5000 айл газын зуух хүргээд 33 цэгээсээ газаа очоод худалдаж авна гэсэн. Нийслэлийн эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гаргаад газ хэрэгжиж байгаа тохиолдол дээр 1 жилийн хүүтний улиралд 900 мянган төгрөгийн урамшуул бол. Өвлийн хүүтэн улиралдаа газны хэрэглээ нэг 270 мянга болж байгаа. Энийг нь 200 мянгаыг нийслэлээс даагаад буюу нөө нүүрсэн дээр өгдөг гэсэн татааснасаа өгөөд хамгийн оргил цагийн ачаалал үедээ 70 мянган төгрөгийн газанда хэрэглэхээр. Тэгэхээр газаараа дулаалгаач авчин хоолооч хийчин. Хоол маш хурдан болж байгаа. Та бүхэн маань сургалтаа аваад дулаалгаа хийцэн гэх юм бол шууд дүүрэгтээ хүсэлт гаргаад газын зуглуу ирчилж болно шүү.